За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн монгол хэлний хичээлээр монгол хэлний үгсийн аймгийг хамтдаа үзэж судлах болно. За хичээлийн агуулга буюу бид энэ хичээлээр юу сурах вэ гэхээр монгол хэлний үгсийн аймгийг хэд ангилдаг. За мөн эдгээр үгсийн аймгийг хэрхэн яаж ялхан таних вэ? Ямар үгсийн аль үгсийн аймаг нь ямар асуултанд хариулагддаг зэргийг мэдэж авах болно. За монгол хэлэнд нийт 8 үгсийн аймаг байдаг. За үүнд жинхэнэ нэр, тэмдэг нэр, тооны нэр, үүлэг, төлөөний үг, орон цагийн нэр, холбох үг, чимэх үг гэх мэт. За тэгэхээр нэгдүгээрт жинхэнэ нэр гэж юу вэ гэхээр ерөөсө хүн юм үзэгдлийн буюу ерөөсө байгаль ертөнцийн байгаа бүх юмыг нэрлэн зааж. За тэгээд тоо, тийн ялгал, хамаатуулах нөхцлөөр хувилдаг. За тэгээд өгүүлбэрт ихэвчлэн өгүүлэгдэхүүн буюу үүлийн эзэн тийм ээ. Тусагдхуун гишүүний үүрэг гүйцэтгэдэг үгсийг жинхэнэ нэр гэдгээ. За жинхэнэ нэр нь хэн юу гэсэн асуултанд хариулагддаг. За жинхэнэ нэрийг дотор нь ерийн, оноосон гэж хоёр ангилна. За ерийн нэр гэдэг нь за бид ерөнхийдөө бүгдээрээ мэднэ те. Нар, сар, хүн, одоо телевиз тийм ээ, телевизорын, компьютер, аяга, таваг, утас гэх мэт эдгээр үгс нь бүгдээрээ ерийн жинхэнэ нэр. За харин Улаанбаатар, Монгол улс, Наранбаатар гэх мэт үгсүүд нь оноосон нэрээ. За тэгээд оноосон нэрийг өгүүлбэрийн хаана орсноос нь үл шалтгаалаад буюу ерөөсө хаанч орсон бай томоор бичнэ. За энэ бол нэгдүгээр дүрм. Хоёрдугаар дүрм нь оноосон нэрийн балархай ашгийг хизээч гээхгүй шүү хүүхдүүд. За дараагийн нэг үгсийн аймаг бол тэмдэг нэр. За тэмдэг нэр ерөөсө байгаль ертөнцийн байгаа бүх юмны ерөөсө өнгө зүс, хэлбэр дүрс буюу хэлбэр хэмжээ тийм ээ, шинж байдал, шинж чанарыг заасан үгийг хэлдэг байгаа. За өгүүлбэрт тодотгол байц гишүүний үүрэг гүйцэтгэдэг хүүхдүүдээ тодотгол болон байц гишүүнээр илэрдэг. За жишээ нь өнгө зүс гэхээр ногоон, цагаан, улаан тийм ээ. Хэлбэр дүрс гэхээр одоо гурвалжин, дөрвөлжин, бөөрөнхий гэх мэт шинж чанар одоо хатуу, зөөлөн, сайхан, муухай гэх мэт эдгээр үгсийг хэлдэг байх те. За тэгээд тэмдэг нэрийг эрчимжүүлсэн, ерийн бууруулсан гэж бас зэргийн айтай. За тэгээд маш тун час гэх мэт одоо энэ угтан чимэх үгүүдийг одоо ашиглаад за тухайн үгийг утгыг нь эрчимжүүлэх буюу хүч нэмэгдүүлдэг хүүхдүүдээ. Хүч нэмэгдүүлдэг бол за дуу, дүү, өвтөр, эвтэр, овтор, өвтөр гэсэн дагавруудыг залгаад тэмдэг нэрийн одоо утга бууруулдаг байгаа. За жишээ нь ногоон дуу, улаавтар, цэнхэр дүү гэхээр тухайн өнгөний одоо юуг нь арай бууруулад байна гэсэн үг. За харин час улаан, хав хар, тас хатуу гэдэг үгнүүд нь эрчимжүүлээд хүч нэмэгдүүлээд байна тийм ээ хүүхдүүд ээ. За дараагийнх нь тооны нэр. За тооны нэр хүн юм үзэгдлийн тоо, ширхэг, дис, дугаар, хам, цог, бүхэл, бутархайг нэрлэдэг үгсийг тооны нэр гинэ. Тооны нэр бол маш амархан хүүхдүүд ээ. За тэгээд хэд, хичнээн, хідүүл, хэд орчим, хэддгээр, хэд дахин, хэд хэдээр гэх мэт асуултанд хариулагдана. За жишээ нь 10-10-аар, 5-5-аар, 8-гаар, 9-гээр, 30 орчим, 70 шахам, 100 гаруй, 500 хавцаа тийм ээ гэх мэт үгс нь дандаа тооны нэр байх нэ. За харин төлөөний үг. Төлөөний үг гэдэг нь юу вэ гэхээр бодит хүн ертөнцийн тийм ээ бодит ертөнцийн хүн амьтан юмс үзэгдэл тэдгээрийн шинж чанар
тоо ширхэг, орон цаг, үйл байдлыг ерөөсөө шууд нэрлэхгүй хүүхдүүдээ. Шууд нэрлэхгүйгээр харин төлөөлн заах, асуух, лавлах утгатай би, чи, та, энэ, тэр, ийм, тийм, өд, төд, өдийд, төдийд, инг, тэг, тийм ээ, хэн, юу, хичнээн, хаана, хизээ, мөн, хэрэг, яа гэсэн одоо үндэс язгууртаа үгсийг төлөөний үг гинэ. За төлөөний үгс нь бүх бодит зүйлийг төлөөлн зааж чадна хүүхдүүдээ. За төлөөний үгийг биеийн төлөөний үг, заах төлөөний үг, асуух төлөөний үг, тодорхойгүй төлөөний үг, ялгах төлөөний үг, өөрийн төлөөний үг гэж ангилдаг. За биеийн төлөөний үг бид бүгд мэднэ тийм ээ. 1-р бие, 2-р бие, 3-р бие буюу би, бид 1-р бие, чи, та нар 2-р бие, тэр гэдэг нь 3-р бие тийм ээ. За харин заах төлөөний үг нь энэ, тэр, эдгээр, тэдгээр, ийм, тийм, өд, төд, энд, тэд гэх мэт үгс. За харин асуух төлөөний үг хэн, юу, аль, ямар, хичнээн, хизээ, хаана, хаагуур гэх мэт үгс. За харин тодорхойгүй төлөөний үг гэдэг нь хинч, юуч, альч, ямарч, хизээч, хэдийдч, хаанч, хаагуурч, альч, альва, ямарва гэх мэт үгсийг тодорхойгүй төлөөний үг гэдэг байна. Ялгах төлөөний үг гэдэг нь бүх, цөм, нийт, хамаг, бүгд, даяар, булт, хамаг, цуг, зарим, нөгөө, бусад, өөр гэх мэт үгс орно. За харин өөрийн төлөөний үгэнд өөрсдөө гэсэн үгнүүд хамаардаг байх нэ. За орон цагийн нэр. Орон цагийн нэр гэдэг нь юмс үзэгдлийн орон байр. Орон байр буюу байрлал тийм ээ. Байрлал, зүг чиг, цаг хугацааг заан нэрлсэн үгийг орон цагийн нэр гинэ. За тэгээ орон цагийн нэрийг орны нэр, цагийн нэр гэж хоёр ангилдаг байгаа. За орон цагийн нэр нь хаана, хаашаа, хаагуур, хизээ гэсэн асуултанд хариулагддаг. За жишээ нь хаана, өмнө, хажууд, дэргэд, тийм ээ, урдуур, хойгуур, за хизээ, маргааш, нөгөөдөр, дараа жил гэх мэт үгсийг орон цагийн нэр гэнэ. За энэ хартаа хүүхдүүдээ за жишээ нь энэ одоо яг байрлал заасан байна тийм ээ. Байрлал. За яг хаана байгаад байна? Хаалганы урд, хаалганы дунд, дотор, ард, доор, дээр, хажууд, урд, дэргэд гэх мэт эдгээр үгсийг орон цагийн нэр гинэ. За холбоо үг. За 2 ба түүнээс дээш үг үндсээрээ эсвэл нөхцлөөр холбогдож холбоо үгийг үүсгэдэг байгаа. За холбоо үгийг утгаар нь чөлөөт ба чөлөөт бус гэж хоёр ангилдаг. За чөлөөт бус нь хилц, чөлөөт нь хилц бусч гэж бас заримдаа ярьдаг байгаа. За чөлөөт бус холбоо үгийн онцлогийг одоо хэлье. Маш сайн тогтоогоод аваарай хүүхдүүдээ. За чөлөөт бус холбоо үг бол за 2 ба түүнээс дээш үг нийлээд зөвхөн нэг л утга буюу нэг л ойлголт ухагдхууныг илэрхийлнэ. За тэгээд тэдгээр одоо тий 2 ба түүнээс дээш үг нийлээд нэг асуултанд хариулагдана хүүхдүүдээ. Нэг асуултанд хариулагдана. За мөн тэрхүү одоо чөлөөт бус холбоо үгийг үүсгэсэн тийм ээ 2 ба түүнээс дээш үг нь өгүүлбэрт нэг гишүүн болно. Нэг гишүүн болно. Жишээ нь магна хагартал баярлах. Тийм ээ магна хагартлаа баярлах. За энэ үг бол яах вэ гэхээр за магна хагартлаа баярлах гэдэг нь одоо гуруула нэг гишүүнээр зурагдана гэсэн үг үүтэй. Яагаад вэ гэхээр ерөөсөө магна хагартлах гэдэг маань баярлах гэсэн утгыг илэрхийлж байгаа. За тэгээд цөм үг болон дагуул үг нь сэлгэцгүй. Тэр хоёрыг сэлгэж хамаагүй сэлгэж болохгүй. За эдгээр үгсийг чөлөөт бус холбоо гэдэг байна. За харин чөлөөт холбоо үг гэдэг нь за мэдээж дагуулга цөм үгээс бүтэн тийм ээ мөн адил чөлөөт бусын адил. За тэгээд
хамгийн гол онцлог нь дагуул болон цөм үгийг нь чөлөөтөө сэлгэж болдог. Чөлөөтөө сэлгэж болдог. За жишээ нь аргалын утаа тийм ээ. За цөм үг нь ардаа байрлаад дагуул үг нь урдаа байрладаг байгаа. За тэгвэл үүний одоо дагуул үгийг нь жишээ солилоо гэхэд тийм ээ. Аргалын утаа, нүүрсний утаа гэж болж байгаа бол за одоо харин дагуул үгийг нь байлгаад цөм үгийг нь солиё. Аргалын үнэр, нүүрсний үнэр гэх мэт те. Ийхүү чөлөөт холбоо үг нь ерөөсөө нэршгэ чөлөөтөө сэлгэж болдог байх дээ. За чөлөөт бус холбоо үгийг чөлөөт холбоо үгийг одоо чөлөөтөө сэлгэж болдог гэж ярьсан тийм үү хүмүүдээ. За тэгвэл үүнийг бүтцээр нь нэрийн холбоо, үүлийн холбоо гэж хоёр ангилдаг байгаа. За цөм үг нь нэр үг бол. За нэр үг дотроо хүүхдүүдээ тэмдэг нэр, тооны нэр, жинхэнэ нэр аль нь ч байж болно. Цөм үг нь жинхэнэ нэр байх юм бол түүнийг нэрийн холбоо гинэ. Жишээ нь хардаа ахын морь. Морь гэдэг нь жинхэнэ нэр тийм ээ. Тэгэхээр нэрийн холбоо. Цэцгийн дэлгүүр. Модон байшин гэх мэт. За харин цөм үг нь буюу артлын үг нь тийм ээ. Үүл үг байх юм бол үүнийг үүлийн холбоо гинэ. Жишээ нь ахаас авах. Модоор барих. За энэ барих, авах гэсэн үгнүүд маань одоо үгнүүд буюу цөм үг нь тийм ээ. Цөм үг буюу артлын үг нь үүл үг учраас үүлийн холбоо болох нэ. За харин дараагийнх нь бүтэх аргаар нь хамжих арга, найрах аргаар бүтсэн гэж хоёр ангилдаг байгаа. За хамжих аргаар бүтсэн холбоо үг гэхээр ерөөсөө 2 ба түүнээс дээш тэр үг маань үндсээрээ холбогдно. Ямар ч нөхцөл дагавар авахгүй зөвхөн үндсээрээ холбогдно. За жишээ нь бохир гар, улаан машин гэх мэт. За харин найрах арга. Найрах буюу ямар нэг юм тэнд холиод байна те. Тэрнтэй адилхан одоо 2 ба түүнээс дээш үгс нь хоорондоо нөхцөл эсвэл туслах үгээр холбогдсон бол үүнийг найрах аргаар бүтсэн холбоо үг гинэ. За жишээ нь аавын цамц. Ингээ харьяалахын нөхцөл авсан байна те. Хүний сэтгэл гэд мөн нөхцлөөр холбогдсон холбоо үг. Нөхцөл авсан буюу найрах аргаар бүтсэн холбоо үг байна. За чөлөөт бус холбоо үгийг үгийн санчсан, утга зүйжсэн, хэл зүйжсэн, бүхэл зүйжсэн гэж 4 ангилдаг байгаа. За үгийн санчсан чөлөөт бус холбоо үг гэдэг нь за тус тусын үгийн сангийн утгатай ойролцоо болон эсрэг утгатай үгнүүд нийлж энэхүү үгийн санчсан чөлөөт бус холбоо үгийг бий болгодог байгаа. Жишээ гүн ухаан, соёл боловсрал, инх тайван, төмөр зам, засаг дарга гэх мэт. Чи инх тайван бол ойролцоо үг юм тийм ээ. Инхүү одоо ойролцоо юм уу эсрэг утгатай эсвэл энэ үгнүүд нийлж үгийн санчсан чөлөөт бус холбоо үгийг бий болгодог байх нэ. За харин утга зүйчсэн холбоо үг гэдэг нь 2 ба түүнээс дээш үг нийлээд үгийн сангийн яг үндсэн үгийн сангийн утгаа хэрэглэхгүй алдна хүүхдүүдээ. Үгийн сангийн тусынхаа яг үгийн сангийн утгыг алдаад нийлээд нэг утга илэрхийлэхийг хэлж байгаа. За жишээ нь үхрийн нүд. Уг нь бол үхэр гэж нэг тусдаа, нүд гэж тусдаа уг нь утга байгаа боловч за тэр утгуудаа гээгээд орхиод хоёулаа нийлээд үхрийн нүд болж нийлээд зөвхөн нэг зүйлийг илэрхийлж байгаа. Үхрийн нүдгээ жимсээд гэх тийм үү гэдэг. Загас нь талах. За загас гэж тусдаа байна, талах гэж тусдаа. Хоёул өөр утгатай боловч одоо яах нь утга зүйцсэн холбоо, чөлөөт бус холбоо үгийг үүсгэхдээ хоёулаа нийлээд үндсэн утгаа орхиод гээгээд нэг утга илэрхийлдэг байх нэ. Загас нь талах. Нүд унгах гэх мэт. За хэл зүйчсэн холбоо, чөлөөт бус холбоо гэдэг нь гол үг дээр туслах үг эсвэл үг давтах буюу эрчимжүүлэх үгээс бүтэн. Жишээ нь ув улаан, хав хар, ном ногоон гэдэг одоо эрчимжүүлээд байна тийм ээ. Эрчимжүүлээд байгаа нь одоо хэл зүйчсэн холбоо үгийг бий болгож байна. За мөн одоо оюутан болох тийм ээ.
Оюутан болох буюу болох гэдэг нь туслах үг байна. Туслах үг. Оюутан гол үг тийм ээ. Гол үг туслах үгтэй нийлээд ийхүү хилцүүжсэн чөлөөт бус холбоо үгийг үүсгэжээ. За мөн угсруулах холбоогоо үгстэй нийлээд бас авч болно тийм ээ. За харин бүхэл зөөжсөн чөлөөт бус холбоо үг гэдэг нь бүхэл хэсэг дээр нэмэх нь хэсэг. За мөн оноос нэрээр нэмэх нь ерийн, ерөнхий нэрээр нэмэх нь тусгай гэсэн бүтцтэй. Нэг өдөр туулгол. За туулгол жишээ оноос нэр нэмэх нь ерийн нэрээ тийм ээ. Хараацай шувуу, тэр сурагч, тэр муур гэх мэт эдгээр нь бүхэл зүйжсэн чөлөөт бус холбоо үг байна. За чимэх үг. Чимэх үг гэдэг нь за дүрсэлж байгаа зүйлийнхээ тийм ээ чухал онцлогийг хурцаар сэтгэл хөдлөхөөс илтгэх буюу чихнээ чимэгтэй болгох зорилгоор ерөнхийдөө хэрэгэлдэг байгаа. За чимэх үгийг дотор нь ухтан чимэх үг, даган чимэх үг гэж хоёр ангилна. За ухтан чимэх үг нь альва үгийн урд ороод тухайн үгийг илүү хүчтэй, илүү сонсголонтой болгодог байгаа. За жишээ нь маш тун, нэн, улам, час, тас, хаг, хуг, бяц гэх одоо бас дуурайх, авай дуурайх үгнүүд байна тийм ээ. За эдгээр үгнүүдийг ухтан чимэх үг гинэ. За жишээ нь чимгээ час улаан өнгийн даашин өмсжээ. Улаан гэдгийг тоцтоход байна тийм ээ. Улам эрчимжүүлээд хүч нэмэгдүүлж час улаан. Бидэнд үнэхээр хэрэгтэй мэдээлэл байна. За хэрэгтэй мэдээлэл гэдгийг бүх чухал үнэхээр чухал болохыг нь хэлж байна. За даган чимэх үг гэдэг нь үгийн ард ордог үгтэй. Үгийн ард ордог. Шүү, да, чэ, биз, шив, ёстой, хэрэгтэй, би, мөн гэх эдгээр үгсийг даган чимэх үг гинэ. Танаа сумын батч сайн хүн шүү. Би одоо хүртэл мдээгүй шүү дээ. За эдгээр одоо өгүүлбэрийг зорж байгаа тийм ээ. Шүү, шүүдээ, чэ гэсэн үгнүүд нь даган чимэх үг байх нэ. За тэгэхээр өнөөдрийн хичээлээр хүүхдүүдээ монгол хэлний үгсийн хэдэн үгсийн аймаг байдаг. За тэдгээрийг яг ямар асуултанд хариулагддаг, хоорондоо ямар ялгаатай тийм ээ гэх зэргийг мэдэж авлаа. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүд та бүхэндээ баярлалаа.